Эрхэм хүндэт үзэгчдээ та бүхэнд энэ өдрийн мэндийг айлтгаж мэдчилж байна. UBS телевизийн брэнд нэвтрүүлгийн нэг болох өглөөний мэнд Улаанбаатар хөтөлбөрт өнөөдрөөс нэгэн шинэ болон нээгдэж байна. Булангийн нэр бол Судлагдахуун. Энэ булангаар шинжлэх ухаан танин мэдхийн асуудлууд цаашдаа үргэлжлэн яригдах болно. Цэвэлгаан тайлбар талнаас энэ үгийг харлаа л да. Энэ үгийг бол цэвэлгаан тайлбарлахдаа судлагдах юм, судлуулах юм гэж тайлбарласан байгаа юм. Тэгэхээр үнэхээр энэ өглөөний энэ багуудын энэ нэвтрүүлэгт шинжлэх ухаан танин мэдхийн шинжтэй судлагдах ёстой, судлуулах ёстой ийм зүйлийн тухай бид цаашдаа хөндлөн ярих юм аа. За энэ манай шинэ булангийн эхний дугаарууд хил зохиолын хүрээлэнгийн 100 жилийн судрагчийн хүрээлэнгийн 100 жилийн ойд зориулагдж байна. Энд одоо бид нар бас бахархалтай сайхан санагдаж байна. Тэгэхээр ер нь одоо Улаанбаатар хот өөрөө шинжлэх ухаан соёлын нийслэл учраас Улаанбаатар хөтөлбөрт шинжлэх ухаан танин мэдхэн ийм нэвтрүүлэг цаашдаа явна гэдэг нь одоо чухал байж болох юм аа гэж ингэж бодож байна. Тэгээд өнөөдрийн энэ сэдвээр ярилцгаар хүрэлцэн ирсэн хүндэт зочдоо та бүхэнд танилцуулъя. За шинжлэх ухааны академийн хил зохиолын хүрээлэнгийн Эрдэнэтэн нарийн бичгийн дарга хил ухааны доктор дэд профессор Шинбаяр доктор маань ирсэн байна. За хил зохиолын хүрээлэнгийн хэрэглээний хэл шинжилгээний салбарын эрхлэгч хил ухааны доктор мөнгө цэцэг салбарын эрхлэгч маань хүрэлцэн ирлээ. Хил зохиолын хүрээлэнгийн хэрэглээний хэл шинжилгээний салбарын эрдэм билгээний ахлах ажилтан хил ухааны доктор дэд профессор Гэрэлмаа доктор ирсэн байна. За хил зохиолын хүрээлэнгийн хэрэглээний хэл шинжилгээний салбарын ахмад ажилтан хил ухааны доктор Алтан Загас доктор маань хүрэлцэн ирсэн байна. Та бүхнийг бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэнд талархаж байна. Тэгээд энэ өдрүүдэд өрнж байгаа хил зохиолын хүрээлэнгийн 100 жилийн баярын мэндийг та бүхэндээ хүргье. За манай нэвтрүүлэг анхны нэвтрүүлэг цовруул нэвтрүүлгийн эхлэл учраас би Эрдэнэтэн нарийн бичгийн дарга Шинбаярыгаа урьж энэ 100 жилийн ташралтуулан үзэгч түмэнд маань мэдчилгээ дэвшүүлнэ гэж урьж байна. За та бүхний өглөөний амгалан айлтгая. Тэгээд энэ 2021 он бол одоо шинжлэх ухааны түүхэн ой тохиож байгаа. 1921 онд Эрдэм номоо соёлоо дээдэлдэг монголчууд одоо судар хүчийн хүрээлэн байгуулснаас хойш өдгөө 100 жил болж байна. Эрдэм номыг дээдэлдэг монголчуудын энэ одоо эрдмийн уурхай болсон байгуулснаас хойш 100 жил болсон энэ үед бол маш их туршлага Эрдэм номын бүтээл бол ариун байлаа. Эрдэнэтэд маань олон зүйлийг хийж бүтээж манай одоо Жамингуан үүсгэн байгуулсан Цэвэнгуан Бат очиргой за тэгээд үеийн Ахмад Эрдэнэтийн үүсгэн байгуулсан энэ гал голомтыг өнөөдөр бол одоо шинжлэх ухааны хил зохиолын хүрээлэнгийн 50 гаруй ажилтнтай бүх одоо 5-6 салбараар одоо өргөжж орчин үеийн захин техник технологид тулгуурлан судалгаа хийх болсон ийм цаг үе өргөлж одоо ажиллаж байна. Тэгээ ингээд үеийнхаа эрдэмтэн мэрэгдэд бол судар хүчийн хүрээлэн хил зохиолын хүрээлэнгийн 100 жилийн баярын мэндийг хүргье. Та бүхэнд хамгийн сайн сайхан хүнийг хүсээрөөё гэж мэдчилээ. За баярлалаа мэдчилгээ дэвшүүлсэнд. Хил зохиолын хүрээлэнгийн Эрдэнэтэн нарийн бичгийн даргаар үеийн одоо Монголын гайхамшиг эрдэмтэд одоо ажиллаж байсан. Тэгээд энэ Эрдэнэтэн нарийн бичгийн даргын энэ өндөр албан тушаалд залуу сайхан эрдэмтэн томилогдсон байна. Одоо ажилд чинь амжилт хүсье. За манай нэвтрүүлэг шинжлэх ухааны танин мэдхийн нэвтрүүлэг учраас тухайн өдрийн ярилцах сэдвтэй холбоотой танин мэдхүйнгийн асуудаг болъё гэж ингэж төлөвлөж байгаа. Энэ эхний нэвтрүүлгийн анхны асуулт бол өнөөдрийн бидний ярих хэрэглээний хэл шинжилтэй холбоотой юм асуулт байна. Ер нь хэрэглээний хэл шинжил гэж одоо яг юу гэсэн үг юм бэ? Энгийн хүмүүст одоо ойлгуулах үүднээс өөрийнхөө өнцгөөс та бүхний хариулаач гэж та бүхний дунд ийм асуулт тавьж байна. За хэрэглээний хэл шинжил гэдэг бол хэл шинжиллийн онолыг хүмүүс амьдралдаа хэрхэн яаж хэрэгжилж байгаа вэ? Өнөөдөр бид нар өргөдлөө яаж бичиж байгаа вэ? Өнөөдөр
бид нар үг хэлээ яаж ярьж байгаа вэ гэдгийг судлаад онол практик хоёрыг нь холбож зөв болгох, хэрэглээг зөв болгох тийм ээ. Тэр нь чиглэсэн шинжилгээ ухаан гэж нэг үгээр хэлж байна. Баярлалаа. За алтан зас доктор. Хэлээ ер нь зөв хэрэглүүлэхэд тийм шаардлага байгаа юм да. Тэгэхгүй бол бишгүй их буруу хэрэглэж штэ бол тийм ээ. Ямар ч юм ярихдаа ер нь жоохон тийм алдаатай яриад штэ. Тэр үүдийг зөв хэрэглүүлэх нь л үүднээс би болсон шинжилгээ ухаан гэж боддгийн. За хэрэглээний шинжилгээний талаас бол тодорхойлт их олон бий. Зүгээр ерөнхий энгийнээр хэлэх юм бол их хэлнийхээ харилцааны нэгжийг бол амьдрал ахуйда хэрхэн зүй зохистой хэрэгжилж байгааг судлах юм шинжилгээ ухааныг л хэрэглээний шинжилгээ гэж ингэж авч үзэж байна л гэж бодож байна. За тэгэхээр ер нь хэл шинжил бол онлын хэл шинжил, тодорхойлох хэл шинжил, хэрэглээний хэл шинжилэл гэсэн 3 үндсэн чиглэлтэй байдаг л та. Тэгэхээр хэрэглээний хэл шинжил бол яг хэлний хэрэглээг судалдаг юм хавсрах шинжилгээ ухаан. Тэгээд олон салбартаа одоо шүүхийн хэл шинжилэл, хэл эзэмшихүй, танилцуй, нэр томьёо судлал, орчуулга судлал гэх мэтчлэн ийм олон салбартай. Салбараас. За мөнгө цэцэг доктороос үргэлжлүүлээд энийг асуугаа явуучих. Салбарын эрхлэгчийн хувьд асууж байна. Энэ хэрэглээний хэл шинжилгээний салбар ер нь одоо ямар чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг юм бэ? Ямар онцлогтой юм бэ? Ер нь улс оронд шинжилгээ ухаанд одоо гол үн цэн нь одоо юу юм бэ гэдэг чиглэлээр тодорхой салбарынхаа тухайд танилцуулга хийж өгнө үү? Тэгэхээр манай салбар бол 2004 онд шинжилгээ ухааны академийн тэргүүлэгчдийн 10 сарын 13-ны өдрийн тушаалаар хэл шинжилгээний хэрэглээний хэл шинжилгээний сектор нэртэй байгуулагдсан. Гэхдээ үүсэл түүхэн замналын хувьд бол судрагчгийн хүрээлэнгийн дэргэд улсын нэр томьёоны комисс байгуулсан тэр үедээ холбоотой. Тэр үеэс хойш бол үе үеийн манай эрдэмтэн судлаачтай нэр томьёог онон тогтоох, орчуулах, жигдлэх, хэвшүүлэх талаар бол ажил хийсээр ирсэн. Тэгэхээр нэг үгээр хэлэх юм бол манай салбар бол судрагчгийн хүрээлэн буюу хэл зохиолын хүрээлэнгийн ууган салбарын нэг гэж үзэж болно. Одоо манай салбар бол 7 хүний бүрэлдэхүүнтэй нэр томьёоны онол арга зүйн чиглэлээр судалгаа хийж нэр томьёоны сан хөмрөг бүрдүүлэхийн зэрэгцээ одоо салбар бүрийн эрдэмтэн судлаачтай хамтран тал бичиг зохиох, зөвлөгөө өгөх, за сургалт зохион байгуулах зэргээр бол хамтарч ажилладаг. Нэгдүгээр чиглэл нь бол хоёрдугаарт бол тал зүйн чиглэлээр ажилласаар ирсэн. Тэгэхээр нэр томьёоны олон тал бичиг зохиохын зэрэгцээ Монгол Орос Монгол таллыг бол зохиосоор ирсэн. За 3 дугаар чиглэл нь болохоор хэлний хэрэглээний чиглэлээр одоо төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллаж хууль зүй, дотоод хэргийн яам, улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн одоо хүсэлтийн дагуу аж ахуйн нэгжүүдийн нэрийг орчуулах, оноох. За мөн одоо төрийн бус байгууллагын нэр хаягийг орчуулахад туслах, санал зөвлөгөө өгөх, мөн хууль зүй шүүх цагдаагийн байгууллагын хүсэлтээр нэр томьёоны чиглэлээр зөвлөгөө өгөх, мөн хэлний шинжээчээр ажиллах гэх мэтчлэнгээр бол хэлний шинжилгээний талаар хамтарч ажилладаг. Мөн одоо нэр томьёоны засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг стандартчил хэмжил зүйн газрын нэр томьёоны техникийн хороонд бас ажиллаж ирсэн туршлагатай. За тэгэхээр манай салбар одоо бол нийгэм улс төрийн нэр томьёоны судалгаа сэдвүүт ажлын хүрээнд ажиллаж байгаа. За шинжилгээ ухааны түлхүүр нэр томьёоны цахим төсөл мөн Австртай хамтарсан шинжилгээ ухааны нэр томьёоны бодлого төлөвлөлт гэсэн ийм сэдвүүт төсөлт ажил дээр ажиллаж байна. За тэгэхээр манай салбар бол шинжилгээ ухааны одоо мэдлэг мэдээллийг тэргч нэр томьёог одоо судалж
орчуулж зохиох гэх мэтчлэнгээр ажилласаар ирсэн. Одоо Монгол улсад нэр томьёоны судлалын чиглэлээр ажиллаж буй хамгийн ууган бөгөөд хамгийн гол нэгж учраас Монгол хэлний хөгжил төдийгүй одоо Монгол улсын шинжлэх ухааны хөгжилд бол зохиох хувь нэмрээр оруулсаар ирсэн ийм онцлогтой салбар юм аа. За баярлалаа. Дараагийн асуултыг Ирэлмаа доотроос асуумаар байна. Нэр томьёог саярлаа. Нэр томьёотой холбоотой асуулт тавья. Ер нь нэр томьёоны нийгмийн одоо үүрэг ямар үүрэгтэй байдгийг ялангуяа энэ судалгааны хүрээнд бол нэр томьёог анхаарч ирсэн байна шүү дээ. 1924 оны 2 сарын 11-нд Судар хүчгийн хүрээлэнд нэр томьёоны гамс байгуулагдж байсан. Бүр одоо дөнгөж одоо орчин үеийн шинжлэх ухааны байгууллага эхлээ явж байхдаа л одоо энэ нэр томьёоны асуудлыг бүр тасгийн хэмжээнд гамс байгууллагад ингээд ажиллаж исэн байх юм тийм ээ. Тэгэхээр ер нь одоо Монгол улсад улсын нэр томьёоны гамс гэж байсан одоо байна уугүй юу? Ер нь энэ нэр томьёотой холбоотой үйл ажиллагаа ямар төвшөнд явж байгаа гэдэг чиглэлээр мэдээлэл өгнө. Ер нь бол таны хэлдгээр нэр томьёоны хэмжээх байгууллага одоо 24 онд байгуулагдахтаа бол 10 салбар комисстэй байгуулагдсан байдаг. Энэ нь болохоор одоо бүх шинжлэх ухааны одоо хувилахуй ухаан, түмэн бодисын ухаан гэдэг тэдгээрээс гадна одоо үг хэллэгийг зөв болгох журамлах комисс гэж байсан. Энэ дотор ямар хүмүүс орж ирсэн бэ гэхээр Манжич, Төвдөч, тэр ч байтугай Оросын мэрэгжилтэн Казакевич хэрн орж ирсэн. Инхээр бол энэ олон хэлтэй, олон салбарын хүмүүсээр бол яг тэр үедээ төгс тийм комисс байгуулж ажиллаж ирсэн байна. Энэ комисс маань ажилласаар бол 1931 онд Эрдэнэцэнгой удирдлагаар одоо Орос, Латин, Монгол 3 утгын нийт Ургамлын аймгийн нэрс гэмээр анхны нэр томьёоны толийг бол монгол бичгээр латин хэлээр орос хэлтэй тийм 3 югаар анхны толио бол гаргаж байжээ. За тэгээд энэ комисс маань цаашаа явсаар хагаад одоогийн бидний одоо шинжлэх ухааны үндсийг буюу одоо сурах бичгийн нэр томьёог орчуулж эхэлсэн байгаа. Тэгээд энэ орчуулж эхэлсэн бол 10 гаруй жилийн хугацаанд бол одоогийн бидний одоо Европын боловсрал шинжлэх ухааны үндсийг бол яг тэр үеэс авч эхэлсэн. Тийм учраас энэ нэр томьёо бол маш чухал хэрэгцээтэй юм аа. Тэгээд нэр томьёоны комисс маань сурах хүчгийнхээ нэр томьёог орчуулж дуусчаад одоо 1949 оноос эхлээд одоо тусгай салбарын нэр томьёонууд маш чухал байна. Энд зориулсан мэдээ гаргая гэж үзээд тэрэндээ бол 49 онд тушаал гаргаад 50 онд бол ийм сонины хэлбэрээр одоо нэр томьёоны комиссийн мэдээ хэмээхийг анх гаргаж ирсэн байгаа. Хэд он гэсэн үг нэ? 49 онд тушаал гараад энд бол анх 50 онд гаргасан. 52 он хүртэл одоо яг ийм сонины хэлбэрээр олон нийтэд ингэж энэ шинжлэх ухааны мэдээллийг түгээх зорилгоор ийм сонины дугаараа гаргаж ирсэн байгаа. Дахиад харуулт наач ёстой ховор. Тий. Тэгээд 52 оноос бол яг номны хэлбэртээ орсон байгаа юм л да. Тогтоогоод барьж байлаа. Тий. Улсын нэр томьёоны комиссийн мэдээгээд яг ийм сонины дугаартай номер 5 төдөө оны төдөн сар гэдэг юм дугаартай юу гаргаж ирсэн байгаамаа. Энэ бол одоо салбарын нэр томьёог одоо олон түмэнд мэдээлэх тусгайлан одоо оноож тогтоохын үндэс гэж байгаа. Энээс хойш бол 1988 он хүртэл 147 дугаар гарсан байгаа. Салбарын нэр томьёоны тийм ээ. Үүний зэрэгцээ бол одоо нэр томьёоны цуврал бичиг, Орос Монгол нэр томьёоны тойл гээд ер нь шинжлэх ухааныхаа бүрэн үндсийг одоо орос хэлээр дамжуулаад одоо манайхан одоо тогтоогоод авсан гэсэн үг яг энэ үед бол тэгээд 90 оноос хойш бол энэ ажил бол арай өөр болоод 97 оноос одоо комиссийн ажил дахин сэргээд одоо салбар яамдын дэргэд бол нэр томьёоны комисс одоо үйл ажиллагаагаа явуулж байна. Гэвч одоо урдынх шигээ одоо үйл ажиллагаанд жоохон сааралцтай байна. Гэхдээ одоо нэр томьёоны байдлыг ажиглах юм бол одоо 24 оноос хойш нэр томьёо тогтоож ирэхэд бол дан Оросоор дамжуулж нэр томьёог авдаг байсан бол 90 оноос хойш одоо 88 оноос хойш ч юм уу нэр томьёо авах байдал өөрчлөгдсөн. Яг гэхээр даяаршлын үйл явцын нөлөөгөөр бид нар англи нэр томьёог авч шууд хэрэгжилж байна. Тэгээд яадаг вэ гэхээр манай хүмүүс одоо өмнө нь англиар авсан нэр томьёог үзчих одоо тогтоохдоо ингэж үздэг. Урд нь ерөөсөн нэр томьёо тогтоож байгаагүй гэх мэтээр ойлгодог л доо. Яг гэхээр энэ орос нэр томьёогоор авч тогтоосон зүйлээ мартчихад байдаг нийт хүмүүс.
энэ чи анх удаа англиас тогтоох гэж байгаа юм. Гэтэл манайх бол шинжлэх ухааны талаар, нэр томьёоны талаар ихэд хөгжчихсэн байдаг шүү дээ, тийм ээ. Нэр томьёог яг тогтоох тийм яг шинжлэх ухааны зарчим гэх юм уу, тийм одоо юмнууд нь юу гэдэг жишээлбэл зөвхөн шууд орчуулдаг юм уу, эсвэл нутагшуулах байдлаар хэрэгэлдэг юм уу, ямар зарчим байдаг вэ? Ер нь бол юу нэр томьёо гэдэг бол тухайн хэрэглэгч хэлэндээ хэлнийхээ бүх л үг бүтэх зүй тогтол тийм ээ. Жам ёсыг бүгдээрингийн тусгасан байх юм бол их оновчтой байдаг шүү дээ. Одоо нутгийн айлгуунаас ч үг авч болно. Авч хэрэгжилж болно. Хуучирсан үгээ хэрэгжилж болно. Тодорхой хэдэн жишээ хэлвэл сайхан байна тийм. За тий. Одоо жишээлх юм бол ингээд нутгийн айлгуунаас speech гэдэг үгийг анх эренцэнгөө орчуулах гээд одоо үг олдохгүй байтал Бурайдын амаа айлгуунаас шүдэнц гэдэг үгийг авсан гэж ярьдаг шүү дээ тийм ээ. Тэгээд уламжилт одоо жишээлх юм бол онгоц гэдэг үгэн дээр би жишээ авах туфтаа. Яагаад гэхээр одоо худгийн онгоц. Гэтэл одоо манад тийм одоо нисэх төхөөрөмж ирсэн учраас одоо онгоц гэдгийг хэлбэр төрсээр нь одоо нисэх онгоц гэд авчихсан. Гэх мэт одоо тийм олон жишээ хэлж болно. За баярлалаа. Дараагийн асуултыг Алтан загас доктороос асуумаар байна. Асуугын үн хэлье. Намайг хэл зохиолын хүрээлэнд эрдэнэ мэлгийн ажилтнаар ажиллаж байхад Алтан загас гэх маань тэнд ажилладаг байлаа. Тэгээд тэр үедээ бол би одоо их хүндэлдэг манай шинжлэх ухааны академийн одоо сайхан бүсгүйчүүдийн нэг байсан да. Ялсан дүрлэгэр алгануудтай юм сайхан хүн явдаг байсан. Тэгээд би бол их баярлж явдаг гэдэг нэг баярлж явдаг хийж амжихгүй яваад одоо хэлж хийж бодож байна. Би намдаг багшаар эрдмийн ажил хийгээд хураан гоогаар хийж байгаа тэнд үзүүлэхэд тэнд байсан алдаа мадгийн маань засаж өгч байсан нөгөө тэр надад мөн тэр үед их баярлж байсан шүү. Одоо бас танд ясаа мартдаггүй. Хэлье. Тэгээд одоо энэ үеийн судлаачдын амьд түүхийг одоо мэдэх юм да. Тэгээд энэ талаас одоо дурсаж ярил сайн байна. Ахмад Эрдэнэтийн тухай энэ үеийн мундаг сайхан эрдэнэттэй бид нар мөр зэрэгсэн амьдарч ирсэн улсууд шүү тийм ээ. Тийм ээ. Ёстой нэр хурлыг хэлдгээр төр зэсэг маань нэр томьёонд бас их анхаарч ирсэн байгаа шүү нэр. 24 он гэхэд сайд нарын зөвлөлийн харьяанд улсын нэр томьёо комисс гэдэг байгууллага байгуулсан байна. Тэгээд тэр байгууллагын суур байгууллага нь одоо сүүлийн үед л ажлын алба гэдэг нь үү тийм ээ. Суур байгууллага нь манай хэл зохиолын хүрээлэнгийн нэр томьёоны сектор гэж нэрлэдэг байсан юм да. Тий одоо сүүлдээ тасаг гэдэг болсон нь байсан. Тэгээд тэр секторын эрхтгч нь болохоор улсын нэр томьёо комиссийн нарийн бичгийн дарга нь байдаг. Ийм зохион байгуулалттай явж ирсэн. Тэгээд тэр нарийн бичгийн даргааг бүр хамгийн олон жил өстө тогтвор суурьштай хийсэн хоёр иргэн байдгийг. Нэг нь Балдны Саднам гэж. Тэр хүн бол нөгөө насгад орж байгаатай хамт хоёулаа герман сурч ирсэн. Тэгээ герман хэлтэй, орос хэлтэй, тэгээ нөгөө насгад оржоо судалдаг, насгад орж судлаач. Тэгээ бас нэр томьёо судалдаг ийм нэр сайхан эрдэмтэн байлаа. Маш олон жил ажилласан тэр нарийн бичгийн даргаар. Тэгээ дараагийн эрхэм нь болохоор цэвлийн шагдар сурна гэдэг эрхэм. За энэ бол одоо төрийн шагналтай шинжлэх ухааны гавьяас зүтгэлтэн доктор, профессор ийм мундаг хүн байж байгаа. Тийм. Тэгээд тэр яг нэр томьёо хийдэг улсууд нь ихээр шин 90 багш цаа багш гэхээр ч одоо Бямбын эренчин зэрэг хэлэхгүй болохгүй юу. Бямбын эренчин Сэндийн Дамжисран, Шадвын Тусан Ондан, Ядамжгийн Сэвэл, Балдны Саднам, Вандуу багш, Төмөр Цэрэнгой, Лусан Дэндүү багш тэмч, Лусан Балдангой, Чоол Усанчин багш, Гом Иждэрч гэх манжич тийм, Догсрангой, Эсперантч. За тэгээ шавдар сурангад ингэж яйдахгүй ерөөсөө өнөөдөр дуусахгүй бол нэг олон хүний нэр дурдах болно. За энэ хэдэн маань бол үнэхээр гавьяа байгуулсан Монгол хэл шинжилгээний салбарт бол гавьяа байгуулсан. Яаж гавьяа байгуулсан гэхээр 130 мянган одоо нэр томьёог тогтоосон. Тэр чинь анх удаа тогтоож байгаа шүү дээ. 130 мянга. Тэр нь хэвлэлийн улсаар очвол мянган хэвлэлийн улс болдог. Тэгээд Лусан Ондан багш нэг юмдаа бичсэн байдаг. Энэ бол өстой Монгол хэл шинжилт бол гавьяа үнэхээр үнэлж оршгоо явуулсан гэж бичсэн байдаг. Тэгээд тэрийг 3 бот болгоод 64 79 онд 3 сайхан бот болгоцсон. Сая харин хэвлэлсэн багш юм лээ тийм ээ эднэр маань. Тэгээ энэ бол ерөөсөн тэр нэр томьёоны одоо угийн сангийн ерөөсөн үндсэн хэрэглэгдэх хүн одоо ч гэсэн ингэж явж байгаа үндсэн л болж байгаа шүү дээ тийм. Тийм болохоор энийг бол ачлаг хөдлөгийг бол өстой маш өндөр үнэлэхээс арга байхгүй юм байдаг. Юу шинэвэраас нэг хэдэн зүйл тодруулаад хий.
Ер нь хэрэглээний шинжилгээний салбараас одоо хэвлүүлсэн баримт гэж боосон ном судралтай холбоотой юмнууд мэдээллүүдийг өгүүлсэн байна. Тэгээ ер нь энэ нэр томьёо судлал хэрэглээний шинжилгээний чиглэлээр олон улсын байгууллагуудаар яаж хамтарч ажилладаг, ямар хэлбэрээр хамтарч ажилладаг, ямар бүтээл одоо хийв гэдэг чиглэлээр түрүүн бас нэг яриад өнгөрлөө тэр нэр томьёоны одоо цахим төлөвтэй байна гэж тийм ээ. Энэ талаар тодорхойлж ярьж байна уу? За түрүү нэг юм бас хэлэх гээд тулгамдсан байна. Тэгээд энэ Улаанбаатар телевизийн одоо удирдлагууд болоод одоо Монгол Улсын соёлын гавь зүтгэлтэн хөрөл баатархад одоо ийм сайхан нэвтрүүлгийг нээж санаачлаад ингээд цуурлаар нээж байгаа. Бид нэр энэ анхны дугаарт нь орж байгаа их баярлж байна. Та бүхний ажилд одоо амжилт хүсье. Энэ бол ард оюуны олон түмнийг гээрүүлэхэд бол их хувь нэмэр гэж бодож байна. Өнөөдөр бол бас зарим мэдлэг оюуны салбарыг бас хэд их шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тайлбарлах юм, шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тайлбарлах юм цаг үе ирж гисэн. Янз янзын одоо болохгүй одоо бас ойлголтууд үгийг тайлбарлаас хавуулаад гардаг. Олонний танил хүмүүс ч гэсэн бас энэ тогтолцоог зарим талаар алдуулах юм зүйл хэд их өөрийн үзлээс болоод ингэж гардаг юм олон ургалж үзэл давмгаас энэ үеийн бас нэг юм бэрхшээл юм. Тэгэхээр зэрэг өнөөдөр бол яг энэ талаас шинжлэх ухаан гэдгийг үнэлэх телевиз, радио энэ бол зайлшгүй хэрэгтэй юм байна. За бид бүхний хувьд бол одоо үе үеийнхний бүтээл ном төрөлийг ярих үл өнөөдөр бол цаг хөрөлцөхгүй. За нэг хүний Бямбай Ерөнчингуй бүтээлийг ярих тал их болно. Дуухааны тасаг гэж байгуулагдал ингээл цаашаа энэ байгууллагын цэврийн шагнал сүрэнгуй талаар ярих тал одоо манай үе үеийн одоо дарга нар Азия даргын бүтээл номын талаар ярих тал одоо их дог сүрэнгуй талаас ингээл байна л да. Зөвхөн сүүлийн үеийн юуны бүтээл номын талаар товчгоо хэлэхэд бол манайх ерөнхий хоёр чиглэлээр нэр томьёо судлалын чиглэл нөгөө нь одоо хэрэглээний шинжил. За өмнө нь бол яг тойл бичгийн салбар гэдэг өөр тусдаа бас юм тасаг байсан. Мөн одоо тойл бичгийг судлах олон улстай хамтарч ажиллах энэ хүрээнд бол их ажлуудыг хийж иржээ. За бидний өмнө одоо энэ Большой академический русско-монгольский словарь гэдэг энэ Орос Монгол хэлний одоо дэлгэрэнгүй их тайлбар тойл байна. Оросын шинжлэх ухааны академийн эрдэмтдтэй манай Монгол улсын шинжлэх ухааны академийн хэл зохиолын үрэлэнгийн эрдэмтэд хамтраад за ингээд ийм дөрвөн ботоор ийм одоо дэлгэрэнгүй тайлбар тойл гаргасан. За энэ тойлны өмнөх нь бол монголчууд бүгд мэднэ. Дамжин сүрэнгуй Орос Монгол тойл гэдэг олон түмэнд бол нэлээд түгэн хүрсэн. Манайхан харин бас нөгөө эрдэм түн даруу гिचээр одоо манай Дорж Дондов Чулуунбаат Азия дарга маань гэдэг юм уу. Одоо манай бол тактимч гээд энэ олон хүмүүсийн одоо өдөртөн зохион байгуулж энэ автораар нь явсан одоо Яа Баяр сайхан ихч байна. Одоо бас зарим хүмүүсийн нэрийг орхисон байж магадгүй байгаа олон хүн бий. Тэгээд олон түмэнд хүрэх тал нь бас жоохон бага байж магадгүй. Яагаад гэвэл энэ тал талын хамтын ажиллагаа бол зайлшгүй хэрэгтэй юм байна. Ийм зүйлүүдийг хийсэн. За нэр томьёоны 147 цуврал комиссийн мэдээ гэж одоо гараад дөрвөн гэрэлмаа доктор хэлсэн энэ үе үеийн бүтээлүүдийг дурдж болно. За 30 гаруй тойл байдаг юм уу? За тэгээд нэгдсэн 3 бот ингээл гарсан. За дараа үеийнх нь энэ тойл дээр тулгуурлаад энэ цангийн үүсгээд дахин сангийн орчин үеийн дэвшил технологитой хэрхэн уяах уу, холбох уу гэж ингээд ягаад энэ дээрээ нэг судалгаа хийгээд одоо яг энэ цувралаар Монгол нэр томьёо судлалын ийм цуврал одоо Монгол нэр томьёо судлалын товчоо ингээд одоо энэ зохиосон голж ирсэн улсууд энд байна. Манай Мөнх цэцэг гэрэлмаа. За тэгээд бид бас манай үе үеийн одоо Бат Эрдэнэ гэдэг юм уу одоо манай судлаач нар бас оролцсон юм хамтын бүтээл. За тэгээд одоо Монгол шилдэг нэр томьёо судлалын өгүүллүүдийн бас ингэж хамтдаад ийм бүтээл гаргаж ирж байсан. Монгол нэр томьёо судлалын 90 жилийн болсон. Бид даруухан ч гэсэн тэндээ тэмдэглээд энэ олон түмэнд нэр томьёо судлаачдын үүрэг их шүү гэдгийг үзүүлээд ингэж хийж ирсэн. За мөн дараа одоо хамгийн сүүлд гэхэд одоо яг нэр томьёо судлаа ер нь судлалын хэмжээнд ер нь нэг сэдв бүтээлүүд ер нь ямар хөө гарах вэ гэдэг манай бол тактимч за үүнийг бас сэдвийн хувьд л удирдах. За тэгээд нэр томьёоны орчуулах судлал гэдэг манай Мөнх цэцэг докторийн гаргасан энэ
ном байна. За мөн одоо монгол хэлний нэр томьёо бүтгэх нийлэх болон задлаг хэв шинжгээд гэрэлмаа докторийн гаргасан нэг сэдвүүд бүтээл байна. За миний би одоо энэ Утангийн зол жаргал гэдэг энэ дүүтэй хамтраад адилтлын аргаар бүтсэн монгол нэр томьёо гэдэг ингээд бид нар бол ерөнхийдөө нэр томьёоны сан бүрдүүлэх, нэр томьёоны сан дээр тулгуурлаад тодорхой хэмжээний нэг сэдвүүд бүтээл судалгааны үндсийг тавихыг гол зорилго болгож явсан. За одоо бид яг үгээр Монгол улсад бол захим техник хөгжиж гисэн энэ үед бол монгол хэлний хувьд захим одоо ертөнцид яг уншаад үзчихээр нэр томьёоны тойл ерөөсөө алга байна. За энийг бол бий болгох шаардлагатай. Тэгэхгүй бол аль нэгэн одоо баг хамаагүй янз янзын юунаас копидж авсан, хуулж авсан янз янзын зохиогчийн ирэхгүй юм толиуд их олон гарч ийн л. Тэгээ үндсэндээ бүтээгээд энэ дэвшилтэд технологи тулгуурлаад түлхүүр нэр томьёоны захим тайлбар тойл гэдэг ийм төсөлтөөр ажиллаад одоо 2 дахь жил одоо энэ жил ер нь дуусч байна. Одоо туршилтын шугамаар одоо энэ 13 мянган орчим үгийн самтай ийм тойл монгол үчигтэй. За тэгээд толгой үгтэйгээр нийлэх юм бол 24 мянган болно. Орос англи гэдээ үзэх юм бол ийм тойлыг одоо бид нар одоо боловсруулж байна. За энэ нь яг хөөрхөн зөвхөн хэлний судлаачд биш. Одоо нөгөө Парскатын англи гэж ярьдаг тэр англиараа үзэх юм бол 6 салбар ухаан цаашдуул задрах юм бол одоо олон салбар ухааны эрдэмтдийг хамруулад за тэгээд энэ манай Чулуунбаатар актив гэдэг одоо манай шинжилгээ ухааны активын дэд ерөнхийлөгчийн хүний удирдах байгаа ийм том төслийн ард одоо бид нар бас ажиллаж байна. Хүн хүчийн хувьд бол цөөн ч гэсэн бид энийг бол ард нь гарах гээд үзэж байна. За мөн одоо олон улсын Нимпотерм гэдэг одоо олон улсын нэр томьёоны хамгийн том байгууллага энэ байгууллагатай одоо хамтын ажиллагаатай ажиллаад одоо энэтэй хамтарсан Амстердам нэр томьёоны төслийг одоо манай мөнгө цэцэг доктор удирдаад за энэ чиглэлээр бид нар бол одоо Амстердам хамтарсан инновацийн нэр томьёоны төсөл хэрэгжүүлж байна. Саяхан гэтэл одоо 5 хоног бид нар дижитал юуны захим байдлаар одоо өдөр шөнөгөөс цагийн зөрүүтэй ч гэсэн энд сургалтанд суугаад ингээ гадны эрдэмтдээ санал солилцоод ингээ дэвшлтийн технологи суурилсан юм зүйл хийж байна. За мөн нэр томьёо судлал гэдэг ийм одоо сэтгүүл гаргадаг энэ үеийн 15 дугаар гаргасан. За мөн одоо хэрэглээний шинжил гэдэг одоо ийм сэтгүүл бид нар суурлаар гаргадаг. Гэх мэтээр бидний хувьд бол хийж бүтээх юмудаа их олныг тайлбарлаж болно. За ингээд бас ярьж байгаа явцдаа юу яаж магадгүй Марта тулгамдаад юу ярьж байгаа дээрээс хансан дээр танд энэхүү одоо бүтээлийнхаа дээжээс нэг үеийн 3 ном тэгээд товчон хэрэглээний хишинсэн сэтгүүл үгийн өчргээд манайхын одоо орж ирж байгаа гадаад үгээ бас бүртгэх хэрэгтэй байна. Юу юугаар бүгдийг аваад л байвал болохгүй сүултээ гинт энэ одоо ойрын хавтал гэдэг хавтал нь мөн ч юм уу биш ч юм уу энэ муухай үг байна сайхан үг байлгээ маргалдаад байна. Тэгэхээр сүултээ мэрэгжлийн үг хэллгүүдээ энийг бүгдийг одоо бүртгэх зайлшгүй шаардлагатай гэдэг юм л орж байгаа. За энэ бүтээлийн дээдээс ингээд танд баярлаа. За баярлалаа. Манай энэ судагтхан энэ булангаар ер нь висээ өрөжээрэнэс өдрөж бодож байлаа. Нэр томьёотой холбоотой энэ мэдээллийг бол байнга гэж яхан зүйтэй юм байна гэж. Тэгээ ялангуяа хотын соёлтой холбоотой одоо Монголд нэвтэрч байгаа дэр гадаад хэлээр нэвтэрч байгаа дэр өгнүүдийг нэр томьёонд талаас яаж хандах вэ гэдэг хэлэлцүүлэгч байд юм уу тийм юмыг цааш нь одоо үргэлжлүүлэх боломжтой гэж ингэж бодож байна. Бас та бүхнийг бас урьж байна. Би тэр номын хариуд бас бэлгэлье. Энэ ном гарсаар миний хэвлүүлсэн номын дээжийг танаас салбарт за одоо бэлгэлж байна. Олон нийтэд юу ямар хэрэгтэй нэр томьёо чухал гэдэг тийм ээ. Гэтэл бол нэр томьёо бол шинжлэх ухааны мэдлэгийг тээгээд одоо хүмүүсийн мэдлэгийн хүрээг ахиулж өгдөг. Ач холбогдолтой. Нэг талаасаа хэл зүүн талаасаа яг шинэ үгийн маягаар шинэ юм ухтган ороод ирэхээр одоо шинэ үг гэж хэл шинжлэлийн талаасаа хүлээж авах боловч цаадах нь тэр үг одоо нэр томьёогоор дамжсан ухтган явждаг. Одоо генетик гэдэг үгийг эхлээд одоо шинэ үг юу юм бэ гэдгийг мэддэхгүй байтал тэрнийг тайлбарлаад нэр томьёоны үүднээс нь тайлбарлаад ирэхээр олон нийтийн мэдлэгийг харуулдаг. Энэний талаар бол усан ондан академичл бараг 60 жилийн өмнө үгийн сангийг хамгийн ихээр баяжуулж байгаа зүйл бол нэр томьёо маа гэж хэлсэн байна. Энэ баяжуулсан нэг үг болгоны цаана бол шинжлэх ухааны мэдлэг олон нийтэд танигдж байдаг шүү. Тийм учраас нэр томьёог одоо чухалчилдаг юм аа гэж л. Тэгээ нэр томьёог бол би ингэж зөөрлөмөр санагдлаа л да.
Одоо замын хөдөлгөөний дүрмийн одоо нөгөө 3 гэрэл шиг юм тийм замбраагүй хөдөлгөөнийг цэгцэнд оруулж ойлголтыг нэгтгэж том явж байна шүү дээ тийм ээ. Тэгэхээр нэр томьёо бол одоо энэ хэл шинжилгээний одоо нэг замын хөдөлгөөний зохицуулагч Эрдэнэ дохой юм а 4 замын уул зүрх юм а гэж урагшилж байна. Тухайн салбарын нэр томьёогоо мэрэгчлэтнүүд өөрсдөө одоо зохиох боловч одоо хэлний хүмүүс яагаад чухал вэ гэхээр олон нийтэд одоо яг үсгийн дүрмийн үүднээс зөв үгийн утгын талаас зөв нэр томьёо хөвшүүлэхийн тулд бол бид нар одоо тэдгээр мэрэгчлэнүүдтэй хамтарч ажиллаж байгаа. Тэгээ сүүлийн үед бол одоо олон тойл гарч байгаа хүнсний тойл, цагдаагийн тойл гэдэг нэр томьёоны тойл дандаа нэр томьёо судлаач бид нартай хамтарч ажиллаж байгаад бол баяртай байдаг. Тойл гэж байж болох уу одоо манай хотын болно шүү дээ. Ерөнхийдөө хүний үг хэллэгийг бол журамлаа заагаа зачин тавиад ээж болохгүй. Хүний хэл өөрөө аясаараа хөгжиж явах хэрэгтэй гэж. Харин нэр томьёон дээр бол бодлого тавиад ийм үгийг энгээр нь илэрхийлнэ. Ковид гэдэг үг чи ийм утгатай үг шүү. Тийм ээ одоо орчин үед бол за энэ хөл хорио гэдэг үг чи ийм утгатай үг шүү гэдэг энэ нэр томьёогоо тогтоод өгчих юм бол цаашаа хүмүүс хэрэглээд явна. Гэнт цаг тулаад ирэхээр гэнт эн чи юу вэ утааг узах үл эн чи юу вэ өрийн тааз гэдэг үл эн чи юу вэ төсөв зарцах гэх үлүүгээд ингээд үгээ зохиогоод эхэлж штэ. А урд нь бэлтгэл сайхан хийгээд энэ үг чинь энэгээрээ явна шүү гэвэл хоёрдмол утгагүй хуулийн үг хэлгүүдээр ингээд дүүрээд явах хэрэгтэй юм байна. Зөвхөн мэрэгчлийн хүн ингээд нэр томьёогоо хийхээр тэнд алдаа их гарсан байдгийг. Жишээ нь одоо найралжуулга гэдэг яриад ч хөгжмийнхэн найралжуулга биш ч зүгээр найруулга байхгүй хөгжмийн найруулга орон ширхэг байхгүй бол тийм ээ. Гэх мэтчлэн буруу нэр томьёо юмс. Тэр 130 мянган нэр томьёо шин бас бүгдээрэн бүр одоо бас алдаагүй гэж хэлэх арга байхгүй дотор хүмүүс алдаанууд байдгийн засах хэрэгтэй юмуд байдгийн. Тэр чинь нөгөө тэр хамтран шийгээгүй л бас гор гараад идэв юм л да. Тий. Тэгээд нэр томьёо одоо хуучрна гэж бас байна үстэй тийм ээ. Байна. Тэр хэлний үзэгдэл чи угаасаа тэр амьд юм болохоор тийм бол байна. Гэтэ юу гэдэг вэ? Дээр үед чинь байгууллага хамт олон чинь ингээд шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэчихэд өдрөөс хонсор чинь ирж нэр гойдог гэсэн чинь манайхаас тэгэл одоо тэр жиг нэмэг чаанмол хям энэ гэл үнд чинь манайхан тогтоосон шүү дээ. Хям алим энэ чинь яавдаг алусан энэ гэдэг байсан шүү дээ. 60-аад онд чинь мэдж байгаа шүү дээ. Тэгээд тэргүүн гөөхөө энэ чинь манайхан тогтоосон юм. Тэгээд нөгөө сансарын удам ашиглах болоход космос гэдэг яах вэ гэж манайхаас асуусан. Даавагч тэр чинь сансар гэдэг тогтоосон юм. Тэр космос гэдэг үгшээ сансарыг оршуулсан. Яг тэгжсэн чинь 80 онд 81 онд гадаад харилцааны юм далайн эрхийн конвенц гэдэг юм яах хийх гээд тэгээд нэг мэрэгчлэлтийн өгөөчөө нэг сараар манайд ажиллах хэрэгтэй байна. Тэгээд би тэрэнд нь бас намайг явуулж ийсэн. Тэгээд тухайн Эрдэнэтийн үйлдвэрийг ашиглалтанд оруулахад өгөхөд чинь мэжид орж догсронгой, лусан болдонгой 45 хоногор очтын ажиллаж ийсэн. За. Тий. Тэгээд 80 онд тухайн шүүхийн амнаас манайд нэг бичиг ирж байгаа юм л да. Тэрний өгөхлөр Кодекс сервисээр недрах гэдэг хууль байдаг юм л да Оросд. Тэгээд энэтэй адилхан хууль бид нар боловсруулах хэрэгтэй. Тэр недра гэдэг үгээ бид нар орчуулж чадахгүй байна. 4 янзын санал гараад хоорондоо нийлж чадахгүй. Тэгээд энийг оноож өгөөч гэдэг. Хөөх шавар тунсын шаргал зөөвчтэй гэж шагдар сүрнэ гэдэг чинь нохож гад недра гэдэг үг нь хэвлий гэдэг оноцсон юм. Тэгсэн чинь дээшээ очиод түүхрээ очиод нөгөөх нь болохгүй այն болохгүй. Тэр нэг эд дотор л санаанд ороод идэг гэсэн мэлгүй таванцвал тэгсээр хагаад бүр бүтэн жил тэр хууль нь газрын хэвлийн хууль гэж гарсан юм. Тэгээ тэр нь бүтэн жилээр хосорч гарч ирсэн тэр нь. Тэгээ ганцхан нэр томьёо тогтооход тийм зовлонтой байдаг байхгүй тий. Тэр тусмаа үн цэнтэй байна тийм ээ. Тийм. Тэгээ одоо хичнээн сайхан хөвшсөн газрын хэвлийн хууль гэж хэлж байгаа шүү дээ. Сарны хэвлийн тийм сарны хэвлийн газрын хэвлийг тийм. Гэх мэтчил ингэж хамтын ажиллагаач хошоо гэж хэлэх гээд байна. Тэгээд нэр томьёо төгсөөс улсуудыг харахаар энэ догсронгой маань хийсэн нэг ийм хөөрхөн ном байдгийн. Жижигхэн уншихад нэг төв байхгүй. Тэгээ энийг та нар нэг уншиж чагач энэ нэг практик талаас нь чигтийн сайхан хүнд хэрэгтэй нэр томьёо одоо оноож байгаа улсуудад хачин хэрэгтэй юм ном байдгийн. За салбарын эрхлэгч шимэг цэцэг доктороос асуу өдөр энэ манай хэрэглээний шинжилгээний салбар сая бас ярьсан ихтэй тодруулж хэлэх талаас гадаад ямар байгууллагатай хамтран гэдэг талаас тодруулж хэлэх зүйл байна уу? Ер нь энэ салбарын маань цаашдын зорилго хэдийн төлөв энэ талаар товчхон хэлж өгөх сайн байна. Манай салбар бол тэр улсын нэр томьёоны комисс байгуулагдсан үеэс Оросын одоо шинжлэх ухааны академи Оросын эрдэмтэн судлаачтай бол хамтарч ажиллаад олон сайхан нэр томьёоны төлөвлөлт гаргасан мөн түрүүнд Шинбаяр доктор хэллээ Большой академический русско-монгольский словарь энэ хоёр улсын бас хамтын ажиллагааны төслийн хүрээнд бүтсэн ийм ажил.
За сүүлийн үед бол одоо бид гадаад харилцаагаа улам мөрөгжүүлэн 2018 онд бол олон улсын нэр томьёоны байгууллага инфо терэмд элсэн. За энэ элснээс хойш бол одоо Австрийн шинжлэх ухааны академи хүмүүлгийн ухааны цахим төв, Вений их сургуулийн орчуулга судлалын төвийн эрдэмтэн судлаачтай хамтраад шинжлэх ухааны нэр томьёоны бодлого төлөвлөлт менежмент гэсэн тийм төсөл дээр хамтарч ажиллаж байна. Ер нь бол цаашид бас нэр томьёоны энэ чиглэлээр нэр томьёо болон цахим хэлний боловсруулалтын чиглэлээр Европын парламентийн танхимын дэргэдэх Европын нэр томьёог зохицуулах алба гэж байдаг. Тэрнтэй хамтран ажиллах мөн Япон Солонгосын одоо нэр томьёоны байгууллагатай хамтран ажиллахаар бол албан бусаар ярилцаад ингээд байж байгаа. Ер нь саяхан бас 6 сарын 30-нд тэр олон улсын нэр томьёоны бас байгууллага Терминетээс зохион байгуулсан олон улсын одоо эрдэмтэн судлаачид 90 гаруй эрдэмтэн судлаачид оролцсон тийм семинарт манай салбар одоо хамтран зохион байгуулагчаар оролцсон. Тэгээд тэр юунд бол миний бие бас илтгэл тавиад манай салбарын судлаачид бол амжилттай оролцсон байгаа. Одоо манайх бол нэр томьёо орчуулга онол арга зүйн чиглэлээр бол харьцангуй туршлага сайтай. Цаашид зүгээр зорж байгаа юм бол нэр томьёоны одоо технологи, хэлний технологи гэдэг юм бол манай улс бол тэр ер нь жоохон хоцрогдолтой явж байгаа. Тэр талаар хөгжүүлэх ер нь цахим хэлний боловсруулалт корпус хэл шинжилгээний чиглэлээр хөгжихийн тулд олон улсын тэр нэртэй байгууллагуудаас суралцах, эрдэмтэн судлаачдаас суралцаж хамтарсан төсөл хөтөлбөрт оролцох ийм зорилго тавьж ажиллаж байгаа. Тэгээ ер нь бол нэр томьёо бол нэг удаа оноож зохиогоод орхичдаг зүйл биш. Шинэ мэдлэг үүсэж хөгжиж байгаа цагт бол нэр томьёо бол байнга цуг үүсэж хөгжиж яадаг. Нэр томьёо бол ер нь бол ганцхан хэлний үзэгдэл биш л дээ. Шинжлэх ухааны мэдлэгийг тээгч нэг өсөндөө мэдлэгийг нэгж агуулж яадаг тийм одоо хэлний нэгж. Тийм учраас нэг талаас хэлний асуудал, нөгөө талаас шинжлэх ухааны хөгжлийн асуудал яригдана. Тийм болохоор энэ хөгжингөө орнууд чинь нэр томьёоны бодлогыг боловсрол, соёл, шинжлэх ухааны технологийн одоо бодлоготой ингээд нэгт уялдуулж ингэж боловсруулдаг юм байна. Тэм учраас ерөөсөө хамгийн гол суурь нь шинжлэх ухааны нэр томьёоны шинжлэх ухааны зөв хөгжүүлж иж шинжлэх ухааны зөв хөгжих ёстой гэдгийг сайн анхаарах ёстой. Тэгэхээр энэ тал дээр бас манай төр засгаас одоо нэр томьёоны ажлыг дэмжиж ажиллах байх гэж итгэлтэй байна. Энэ дээр яг ер нь манай Монгол эрдэмтэд бол үнэхээр жимгөө дундартал ажиллаж байна. Олон сайхан бүтээлүүд, нээлт юмнууд хийж байна. Энэ бүтээлүүд яг өнөөдрийн сэдвүүдээр ихтэл одоо хэрэглээд хэл шинжил нэр томьёоны асуудлыг олон нийтэд сурталчлах, олон нийтийн хэрэгцээ болгох тэр тал дээр сурчлагын юм их орхигдоод байна гэж ингэж боддог. Энэ бол ганцхан хүрээлэнгийн ажил биш л дээ. Энэ одоо хэвлэл мэдээллийн хэрэгслийг авахлаад төр засгийн бодлого бүх юм энд уйлдах ёстой гэж ингэж бодож байна. Ингээд үнэхээр одоо ярих сэдв маш их байна. Тэгээд цувралаар энэ бүхнийг одоо хөндөх тийм боломж UBS телевиз манаас олгож байна гэдэгт би баяртай байна. За ингээд бидний урилгыг хүлээн авч өнөөдөр элэгсэх сайхан халуун дотн сэтгэлээр яриаг өрөөр нүүрсэнд баярлаж байна. Шинжлэх ухааны академийн хэл зохиолын хүрээлэн бол Монголын шинжлэх ухааны огт ээж болсон ийм буянтай эрдэм хэлгээний том байгууллага байгаамаа. Одоо ингээл бид нар юу гэдэг юм хэдэн хүний нэр хэлэхлээрээс Монголын ард түмэн шууд энэ хүрээлэнгийн мөн цэнийг ойлгох руу шүү дээ. Жишээлбэл Цэндийн Дамжисүрэн, Бямбын Ерөнжин, Балдангийн Содном, Эрдэнэ Бандуй, Халтрын Лувсан Балдан, Амгагийн Лувсан Дэндүү, Санамын Лувсан Вандан, Дандрын Яндан, Хорлоогийн Самбил Дэндүү, Даржаагийн Үлзээ, Дамжисүрэнгийн Зэнд, Цэрэн Доржийн мөн гэдэргээл.
ийм улсууд ажиллаж исэн байгууллага гэдэг бол үнэхээр гайхшигтай байгууллага байгаа. Тэгэхээр одоо яг 100 жилийн энэ босгон дээр энэ энерги хүндэтгэл хүрээлэнгийн гал голомтын сахиад эрдэмтдийн ажил хийгээд ажиллаж байгаа азтай та бүхэнд бас энэ баярын мэндийг дахин хүргэе. Тэгээд онготын жам гүнээс Жанцангийн Бат Эрдэнэ хүртэлх энэ захирлуудын шан татсан хил зохиолын хүрээлэнгийн гүүн зил Эрдэнэ ном судал шинжилийн олон эрдэмтнэр өргөжих болтгой гэсэн өрөөлийг өргөё. За та бүхэнд дахин талархал дэвшүүлье. Манай өглөөний мэнд нэвтрүүлэг үргэлжилж байна. Баярлалаа. Баярлалаа.